Зохиолч Алдан гэрлийн оюун сүрэн. Ээж өгүүлэг. Догоо эмгэн хөөрхи борч гэсэн богдын аршаан, харч гэсэн хааны аршаан гэж халуун цай уусан чинь сайхан байх чи юу вэ гэж ганцаараа ярин аягтай халуун цайгаа татайхан оочлон суухад хамар дээр нь хөлс бурзайна. За байз өнөөдөр чинь хэдний өдөр вүлээ? Нэрээ тийм л дээ. Тэтгэвэр буудаг өдөр байна. Өглөө эрт баярлдаг нүдний завх татаад байсан юм. Ийм учиртай байж банк руу явнаа. Хэдэн бор юман аваад хоол хошоон бацаая. Нүүрс дууссан гэр зэврүүн өргөд байна. Одоо явъя байц гэж бодоод хөл хөөр болов. Өнөө хүү яасан бол хүрээд ирдэг үү байгаа да. Муу хүүдээ нэг сайхан бууз хийж өгөх юмсан. Өлсчл яваа байх та зайлуул гэж бодсоор эмгэн гэрээсээ гарлаа. Тэтгэврийн мөнгө гэж мөн сайхан буян шүү. Насан өндөр болсон хойноо төр засгийнхаа буйнаар сул мөнгө дээд сууж байна гэдэг бурхны хишигтэй. Төрөөс хайрлах энэ хідэн төгрөгөөрөө хоёр халуун амиа болгоод л байх юм. Гэхдээ юмны үн өдрөөс өдөрт өсөөд байх юм да гэж бодов. Догоо эмгэн дараалал зогссоор хідэн төгрөгөн өвөртлөөд гарч иртэл банкны үүдэнд тэдний гудамжны дэлгүүрийн эзэн туяа хүүхэн боохот тас хийтэл зажлан зогсож байв. Тэгэд догоо эмгэнийг гарч ирэхийг хараад ашгүй догоогоо та гараад ирвөө гэд туяа минь тусны зөрөөгүй эмгэнийг суудан гаргаад за эмээ минь танай хүү борын өөр хүүтэйгээ 300 мянга гаруй төгрөг болсон. Та одоо өгч үз гэхт нь цочин гайхсан эмгэн хөөе охин минь яагаад тийм их мөнгөний өөр тавьсан байдаг вүлээ? Эмээ нь энэ тухай мэдээгүй юм байна. Хүү надад хэлээгүй л дээ гэхэд туяа за эмээ минь та нарыг ямар мэдэхгүй биш. Авч ууж идчихэд дараа нь олон юм ярьцгаагаад таныг өгөхгүй гэвэл би шүүх цагдаад нь хэлэхээс гэхэд сандарсан эмгэн охин минь нэг дорын хүмүүс байж тийм муухай юм ярьж яаж болох вэ? Эмээд нь энэ л байна гэдэг сая авсан 200 гаруй мянган төгрөгөө сар байхад туяа тоолж үзээд эн чи хүрэхгүй юм байна. Гэхдээ та үлдгэдлийн дараа сарын тэтгэврээ буухаараа өгч болно гэд яваад өглөө. Эмгэн сэхэж авч чадлагүй амаа ангаан харсаар хоцров. Тэгээд халга юу болвоо сая гэж амандаа бувтанснаа. Энэ охин уг нь худлаа хэлэхээргүй охин байгаа юм. Манай хүүл өөр тавьжтэй. Гэртээ юм авчраагүй бодоход нөгөө л хар усаа авч уужээд янзна. Нэгэнтээ хүний юм авсан бол өгөхөөс биш яахав. Гэхдээ 10-20 мянган төгрөг үлдээгээч гэж хэлдэггүй. Би мөн тэвдүү хүнээ гэж бодоод эмгэн банкны үүдэнд яахаа мэдэхгүй хэсэг зогсов. Эмгэний нөгөө хоол хошоон базаадагч өнгөрөв. Гэрлүүгээ майжгнан алхалаа. Явсаар хашааныхаа хаалга руу нэлээд дөхөж явтал хүүн гэртээ ороод гарсан бололтой урдаас нь гарч ирэв. Хэдэн өдөр дараалан уусан архинда нүүр амна бэлцээсэн хөхөрч харалсан нүүртэй хүүн ээжигийн хармагцаа гартаа барьсан ууттай зүйлээ нуумар айдаад цаашаа хараад яваад өгөв. Эмгэн эхлээд хүүгэн таньсангүй. Энд чинь хэн блэ гэсэн байртай хараа муутай нүдэ онийлгон ширтэж тэгснэ. Хүү минь байх чинь вэ эн чинь зайлвал цоожтой хаалга мөргсөн байх та уг нь түлхүүр үүдний гიშгүр дор байгааг мэдчил байх ёстой доо гэж бодоод хүүгэн цаашаа хараад яваад өгөхт нь сандран майжгнаж хэрэндээ хурдан алхлан
Бороо хүү минь хаачих нь гэд дуутахад хүү нь эргэж харсангүй. За хараагүйгээрээ л дуусаад арилаад өгье. Үглээд амраахгүй хэршиг гэж бодоод гудамжны булан тойрон алга боллоо. Эмгэн гүмэн сонин хүүхэд шүү. Төрсөн эхийгээ хардгүй юм байх та гэж ганцаараа ярьсаар гэртээ орлоо. Түлээ нүүрсэн дууссан догоо эмгэн хэдэн гудамж өнгөрөн явж байж гэр хорооллын захад гарan аргал хомоолох хайн түүх болжээ. Явж хэдэн цагийн дараа жижиг шуудаа хэрийн аргалтай гэртээ ирнэ. Тэгээ түүнийгээ гамнан түлээд ахаад л маргааш өглөө аргалдаан явна. Ямар ч л байсан өмгөр бор гэртээ гал алдчихгүй л байсаар хориод хонлоо. Хөдөө хээрсэн бол яах вэ? Намрын хөх аргалах хаяанаас эхлээд л үргэлжлэн байгаа. Гэтэл төв суурин газар аргал хомоол элбэг биш тул ховор нилээд бидэрч явж байж шуудаа хэрийн түш цуглуулах нь хөл муутай 70 нас аль хэдийн хол давсан настай хүнд бол бэрх ажил байлаа. Гэлээгээд яах вэ? Хөлдөж өхөлтэй нь биш явсаар л байлаа. Өвлийн эхэн сар гарч байгаа тул хүйтэрч дээрэс нь эмгний хавганд хөлн тулан болтлоо хөөжээ. Эмгэн аргал хайгаад бидэрч явхдаа хүйтэн салхинд хорссон нүднийхээ нулимсыг алчуурынхаа үзүүрээр арчаад хонин чинээ хөх чулуун дээр амсхийн суулаа. Түрүү сарын тэтгэврээ хүүгийн өрөнд өгөөд дууссан. Одоо энэ сарын тэтгэвэр буухт өглөө. Үлдсэний нөхөд цаана нь хэдэн төгрөг элбэг үлдэнэ. Түгээрээ хэдэн шуудаа нүүрсч болохноо авах юмсан. Тэ хүүтэрч байна да. Уг нь одоо 6-7 хоног л тэсчихвэл тэтгэвэр буух цаг боллоо доо. Ядаж хүү уржигдраас хойш үзэгдсэнгүй. Гайгүй л явж байдаг байгаа та гэж бодлоо. Эмгэн аргалаан түүж ирчгээд 100 дан галаа төлөв. Аргалын гал ноцон асч эхлэхэд эмгэн хэдэн моног хуруугаан галд яаран ээлээ. Жимэн гэж галын элч мөн сайхан шүү. Залуу байхад Идрисийн хүүтэнд хичнээн гадаа ажилласан ч тоодгүй байж. Одоо ч бараг үүлэн сүйдэртэл царцчих гээд байдаг болж дээ. Гэж бодон суухад өмнөөс нь их галын элч түүнд орчлонгийн жаргалын дээд юм шиг санагдана. Өглөөнөөс хойш ангалцтал өвдөд байсан толгой нь нэг л бишээ. Огуулмар санагдаад дотор нь муухай болно. Таралт ихсчээтэй янз нь гэж бодсон эмгэн нэгэнт орой болсон тул унтахаар ороо засан хэвдэв. Өглөө эртлэн босч эмгэн идэх юмгүй болсноо санан бин хайрч идийдээ. Гурилтай хүн чинь хоосон суухгүй шүүхөө гэж ганцаараа ярьлаа. Тэгээд төмпөндөө гурил хийхээр хутгууран барин гурилын лааз руугаа хийн хутгатал тор хийх дуу гарав. Гайхаад гурилын лаазныхаа ёроолыг гараараа самардан үзсэн догоо эмгэн сэгсгэр буурал толгоогоо дотор нь оруулчих шахан тонгоож сайтар харав. Савны ёроолд юм байх шинж огт алга. Бас л өөртөө итгэсэнгүй утсаар оосралсан муу нүдний шилэн зүүж сайтар харахад үнэхээр дотор нь юу ч байсангүй. Хаваад явчихч юу ч үлдээсэнгүй гэж бодоход гинт хоёр хөл нь салхин суларч бүхвийн түүнийг доош чангаан хүндрээд өөрийн ирэхгүй газар бохирон суулаа. Оройчтэй. Таач явда гэх бодол голын зурхад үрчгэр уруулан өмөлцөн уйлах айдав. Нулимсанд бүрэлзэх нүдэнд нь хоймрын авдар дээрх жаацтай зургнаас
Эдэр залуухан явсан ханых нь галтай нүд түүнийг өрөвдөнгүй ширтэж "Чи минь ядарч байна уу та?" гэх шиг харагдана. Дэргэд нь эргэлдсэн айлгүй харцтай том алаг нүдтэй бүсгүй нөхрийнхөө мөрийг түшээд толгоогоо гэлжээлхэн эрхлэнгүй инээмсэглэн суужээ. Аавынхаа өвөр дээр суух бяцхан хүү нүдээ тормойлгон ширтэн. Догоо эмгэн алгуурхан үндийн босох гэхэд муу өвдгөөр нь хатгаад босч чадсангүй тул хормоогоо чирэн мүлгсөөр авдрынхаа өмнө очоод зургаа харан хэсэг суув. Айта хүний залуу нас гэж сайхан юм да. Дэндүү сайн ханийн буйнд би жаргаж явжээ. Авайтл нь эд хөрөнгө хураагаагүй ч гэлээ юугаарч дутаж явсангүй. Чи минь насан зүг болтлоо хөө бид хоёрыгоо л гэж байдгаан зориулж явсан та хөөрхий. Эмгэн инхүү бодоод чаазтай зурганы дээгүүр хэдэн мойн хуруугаараа инхрийлэн илв. Хүйтэн шил хурууг нь хайрвч тэртих жилүүдийн элэг бүтэн жаргалтай амьдрал нь халуу дүүгүүлэн санагдахад нүдэ анин чаазтай зурганда нүрэ наан хэсэг суув. Болтгсон бол хөгшин биеэн орхиод залуу үедээ буцаад нэг очихсон. Ханыхаа дотн үнэртэй энгэрт нүрэ наагаад орчлонгийн зовлон бүхнийг мартаж тайвширхсан. Даанч болохгүй юм да. Хорвоогийн юм бүхэн хуурамч байх юм. Одоо эргээд бодоход туулж өнгөрүүлсэн амьдрал нь зүүд зэрэглээ шиг л санагдана. Насны эцэст энэ муу умгар гэртээ түлэх түлээ идэх хоол хомс ганцаардан сууж байх юм гэж залуу насанд нь зүүдэнд ч орохгүй явжээ. Одоо гараад явъя гэхэд насандаа дарагдсан хөгшин эмгэн хаа хүрэх вүлээ дээ хэмээн бодсон догоо эмгний урдын амьдралаас олоон жилийн өмнө нүдэнд дулаахан аятайхан хүүхэн явсныхан шинж завхэн буусан том нүд өндөр тэгш хамран л үлдэж бусд нь бүгд үгүй болжээ. Удаан бохирон суусаар чилсэн хөлөө арай ядан тэнэлгэж бөгтгнөн босоход толгой нь эргэн тайвалзаад унах шахан авдрынхаа ирэмгийг түшээд хэсэг зогсов. Тэгээд майжгансаар явж ханын толгой дээгүүр гараа аруулан ухаж эски цавг хоёрынхоо завсраар нуусан нэгэн зүйлийг гаргаж ирээд ширээн дээрээ тавилаа. Халуун савныхаа тагийг аван харахад түрүүн чанж хийсэн цайн бараг дүүрэн харагдана. За яамай та гэж бодоод орныхон толгой дээр байсан алчуураа авч толгойгоо боогоод муу модон таягаа тулж үүдэндээ хүрээд хоймрлуугаа эргэн харж хэсэг зогсов. Ирээн толгойтой хоёр модон ор хоймрын ирээн авдар иргэнэг ширээгээд л насаараа эдэлж хэрглэж явсан гэр орн нь нүдэнд дулааханч нэг л харь хөндиймт санагдав. Өөдөн харахад утаа эсэнд дарагдсан тоон нь харлан харагдана. Өө би чинь тооноо нэг будгсан гэж бодож явсаар чадсангүй дээ гэж бодоод эмгэн гэрээсээ гарлаа. Гэрээн цоожлоод түлхүүрээ гიშгүр доогуураа хийчихлээ. Хашаан дотор байх нохойных нь үүр яаж игаад уджээ. Өвгөн нь байхдаа л авчирч тэжээсэн банхар нохой нь бүр зөнөөд өнгөрсөн хавар нүд анж эмгэнд энэ хашаанд хань бараа татах юмгүй болсон билээ. Гадаа өвлийн ихэн сарын хүйтэн жиндүүлж явган салхи эмгний дээлийн хормоо орон
альчуур доороос нь цухисан хэдэн буурал үсийг хийсгэнэ. Яаран явах хүн машины хөлд дайруулчих шахан бээцгэн сээр догоо эмгэн төвөөс нэлээн холдов. Явах тусам хоёр муу хөл нь өөрийн ирэхгүй нугарчих шахан өвдгөн шархиран өвдөнө. Одоо ч ойртлоо доо. Би чадлаа шүү гэх бодол дотроос нь төөнөхөд хүч орох шиг санагдав. Ашгүй захаасаа нурсан чулуун хороотой хуучин өвлжөөний хаяанд ирлээ. Ээжээ минь гэж төрсөн бууц минь. Хүйг минь дарсан аав ээжийн халуун голомт минь. Өглөө бүхэн бараагт нь харж сүслэн залбирч цайны дээжэн өргөдөг билээ би. Халуун тоонтойгоо хараа бараагаан харалцсан амьдарсан би азтай хүн. Сүүлийн үед наашаага ирмээр санагдаад тогтж сууж чадахгүй байлаа. Өнөөдөр зорьсоор ирлээ. Залуу цагтсан бол нэг цаг алхаад л ирдэг газар. Хөгшин би хагас өдөр маажганж явж ирлээ. Ээжээ минь аарцны чулуу. Аавын минь сурны чулуу. Янзандаа л хөхрөөд байж байхад би гэдэг хүн ийм болчих гэж. Хорвоо мөнх бас хойндоо. Ээж аав хоёртойгоо уулзсан юм шиг сайхан байна гэж бодоход ээж нь будаатай цай чанчихсан охин минь ид гэдэл аяглан өгч аав нь хоймроо завлаа зуужсан сур нухаж суугаа нь нүдэнд нь харагдах шиг сайхан болоход эмгэн суусан газраа зүрмэглэж эхлэв. Гэнт зүрх нь учиргүй дэлсэн нэг л ихэр татмаар санагдан хоолой үүд нь бөөн юм тэглэн ирэхэд хэмээн сулхан дуалдаад нэг л тавгүй ирснэ тайвшран биеийн табирах шиг болов. Юу болж байна та гэж бодсон догоо эмгэн нүдээ нээх гэсэн боловч чадсангүй. Гар хөлөөн хөдлөх гэсэн бас л болсонгүй. Би чинь өнөөдөр нэг л биш байсан юм. Бурхны орн руу явах гэж байгаа хэрэг байх нэ гэж бодсон түүнд ширээн дээрээ гарган үлдээсэн 5,000-ын үрчгэр улаан дэвсгэрт харагдахад хөө минь ижийн чамда эцсийн удаа үүнийг л өгч чадлаа да хэмээн бодож амжлаа. Энэ үед уулсан архиндаа халамтсан гудамжны буланд тоосох сандайлан суугаад дэрэгдээ суух өөртөөгөн ижил ирэм хүмүүстэй нарийн бүдүүн хоолой нийлүүлэн дуулмар аядах хүү борынхон хазар нүрийг алга дарам хэрийн шингэн цагаан манан шиг зүйл сэрв оргиулан илбэх шиг болоод долгой дээгүүр нь хэсэг тогтсхийн эргэлдэснэ. Дээш дэгдэн отхыг бор анзаарсан ч юмгүй гүрээнийхээ судсыг гүрдийтэл дуулсаар суулаа. Зөвхөлөг бичсэн Алтан гэрлийн оюун сүрэн. Уншсан Эрхэнбаярын Баттарж.